Бидний зүгээс гаргаж байгаа мэдээллүүд бол илүү энэ хүн аншид нөлөөлдөг болов уу гэдэг гэж би боддог. Өнөөдөр DAX дээр бол 400 мянган арилжаа хийж байгаа. Тэр хүмүүсийн гол мэдээллийн их усүр нь бол биткойнтой эсвэл бусад алткойнтой холбоотой мэдээллийг харахаас илүүтэй ард санхүүгийн нэгдлийн зүгээс гаргаж байгаа мэдээллүүдээр тулгуурлаж шийдвэрүүдээ гаргаад байгаа болов уу гэж бодож байгаа. Зөв. За энэ дээр би нэг баяр сарай хэлдэг. Арткойн дээр хүмүүст яг таны хэлж байгаа зөв. Угаасаа таныг лайв хийж явах чинь шууд өсөөд явж идэг. Бас унаад орж ирж идэг зүйлсүүд байгаа. Гэхдээ олон хүний масс хоорондоо нийлэхээр ямар нэгэн зүй тогтол үүсгдэг. За арткойн дээр ч гэсэн миний хараад идэг олон шал таазууд маш их үүсдэг. Бас айгүй бай сигналууд өгж ийсэн. 3 сарын 20-нд бай сигнал өгж ийсэн, 4 сарын 7-нд бай сигнал өгж ийсэн, 4 сарын 29-нд бай сигнал өгж ийсэн. Та нэг чартаа нэг сайн ажиглаад ингээ харах юм бол янз янзын ингээ дүрсүүд байгаа. Энэ дүрсүүд яг яаж үүсдэг вэ гэхээр хайцаас ашиг аваад гарч байгаа байдлаас болоод юм коррекшнууд, иймэрхүү дүрс хэлбэрүүд үүсчихэд энэ дүрс хэлбэрүүд чинь олон хүний масс хоорондоо нийлэхээр яг юм чарт дээр нэг зүй тогтол заавал үүсгдэг. Цоо шинээр гарсан coin дээр ч үүсдэг. Одоо Apple-ийн хувьцаан дээр ч үүсдэг. Тэгээ нэг та нэг суугаад ажиллаад ингээ харах юм бол сүүлд 4 сарын 19-өөс 4 сарын 29-ний хооронд тэр нэг таазыг 7 удаа ингээ шалгасан байгаа сэтэлж чадахгүй. Тэгээ өчтөр яг сэтлээд гарч ирээд би өөрхөн юун дээр постоо тавиад дээшээ buy сигнал өгөөд яаж исэн гэсэн үг. Тэгээ ер нь бол айгүй магадлал өндөр харагддаг. Таны юугаар ч зүсчил байдаг. Тэдэр нь ч гэсэн явандаа ингээ correction орох шалтгаанууд болоод мэд лайвын дараа хэсэг үсэж орж ирээд хүмүүс тодорхой хэмжээний ашиг аваад арилжаа хийгээд байгаа байхгүй. Ашиг аваад тэр доошоо хэлбэр төрсөж ингээд үүсгээд коррекшн оруулж ирээд тэгээд дэше задраад ингээд яваад идэг гэсэн үг. Айгуу сонирхолтой зүйл байд. Тийм. Тэр та түрүү асуусан шүү дээ. Арилжаа хийхдээ coin авахтаа арилжахтаа тэр цаад суур дүн шинжилгээ фундаментал одоо тэр компани юу хийж байгаа энэ тэр анхаарал өгдөг гэдэг бол ялгч өгдөг. Тэр чинь миний хувьд л би альва зүйлийг арилжахад яг ямар зүйл арилжж байгаа мэдэхгүй бол би нөгөө арилжаандаа итгэлтэй байж чаддаг байхгүй. Би одоо жишээ нь биткойныг дижитал голд гэдэгт нь бүрэн итгэдэг учраас 47 мянга руу ороод ирэнгүүт харж байгаа 48 мянга харьцаанаас дахиад нэмээд авч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө цаад одоо энэ сонсож байгаа хүмүүс ч гэсэндээ хандаж хэлэхэд альва нэг зүйлийг арилжчихж байгаа бол альва нэг зүйл рүү орж мөнгөө эсгэлт оруулах байгаа бол тэр цаад зүйлээ юу вэ гэдгийг нь заавал ядарч нэг Google-ээс ороод судлаад үзчих хэрэгтэй. Google-ийг чинь бас монгол хэл рүү орчуулад ингээд үздэг тийм боломж нэгдсэн шүү дээ. Тэгэхээр тэгжиж цаад арилжаандаа тэр савлгаан дунд байж чадах нөгөө анх орсон арилжааныхаа төлөвлөгөөнд байх зогсох нөгөө хөрөнгө оруулалтандаа баттаа зогсож чадах гэдэг тэр одоо итгэлийг чи өгд юм. Би тэгээд таны тэр түрүү арткойн цаад нөгөө танаа санхүүгийн одоо танаа компаниуд арт санхүүгийн нэгдлийн үйл ажиллагаатай нэгт холбоотой тэр экосистемтэй холбоотой гэдэг дээр бол санал нэг байна. Би анх арткойныг 20 төгрөг байхад нь худалдаж авсан тийм ээ. Тэгтэл арткойн 1 төгрөгөөс 20 төгрөг рүү 20 дахин өссөн байсан шүү дээ. Зарим хүмүүс бол намайг 20 төгрөгтөр 20 дахин өссөн байхад нь худалдаж авдаг солиотой юм бэ гэж хэлэх баг. Гэтэл би юу болж харсан бэ гэхээр энэ санхүүгийн нэгдлийн энэ группийн экосистем нэг хэрэглэгч орж ирээд бүх санхүүгийн үйлчлэгийг аваад гарах энэ дотроо ерөөсө компетишн руу цаашаа хэрэглэгчээ алдахгүй байдал. За тэгээд энэ бол үнэхээр энэ том адвантаж юм байна. За тэгээ энэ компанийн энэ бүх компаниудын нь орлого, үйл ажиллагаа, ашиг үргэлжлээд өсөөд явна. Одоо DAX дээр ч гэсэндээ ашиг орж ирж байна тийм ээ. Энэ бүхэн чинь энэ хэдийгээр яг шууд арткойн руу одоо шууд холбоогүй ч гэсэндээ цаад одоо тэр худалдаа авагчдын арткойныг авч байгаа хүмүүсийн итгэлээр бол маш эергээр нөлөөлнө. Энэ койн бол үргэлжлээд өснө. За тэгээ гадаадын биржүүдээр гараач гэсэн ингээ үргэлжлээд өсөөд явна гэдэгт итгэжсэн учраас би 350 руу орж ирэхэд зараагүй шүү. Тэгэхээр одоо ингээд 350 руу ороход нь ч би зараагүй, 150 руу унахад нь ч зараагүй. Одоо бол яг хав 1000 төгрөг. За би нэг 1000 төгрөг харьцааныг жоохон зарж нэг өөртөө нэг шинэ машин л авъя гэж бодож байгаа. Зөв ийм байгаа шүү. Одоо ингээд Bittrex руу гарч байгаа. Тэнгүүт нөө трейдерүүдийн шинжилгээ хийгээд байдаг. Trading View гэдэг сайт руу автоматар ороод ирдэг гэсэн үг. Тэгээ энэчнээс дахиад ингээд шинэ чартууд зурагдаад явна. Би бол төслийн дээр энийг хараад байдгүй. Мөнгө хэр байна? Тин чи volume хэр байгааг нь хардаг.
Ер нь мөнгө дагаж явах бол айгүй аюултай. Мөнгөгүй газар орчихвол би зарлаа гэхэд надаас авах хүн байхгүй бол маш их асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр яг над шиг ийм техник шинжилгээгээр шийдвэр гаргаад арилжаа хийдэг дэлхийд дээр сая трейдерүүд байгаа. Энэ хүмүүс яг trading view руу орж ирснээр бас нөгөө чарт дээр нь техник шинжилгээ хийгээд өнгөрсөн цагийн дата дээр нь ирээдүйн цагаа нэг баримжаалаад яагаад явж эхлэн гэсэн. Энэ бас нэг тодорхой хэмжээний өсөх шалтгаанууд болох. Тэгээ за мөнхчин бол юу руу орцсон байгаа? Манай DAX руу орцсон байгаа. DAX дээр өнөөдөр 26 сая 500 мянган арткойн зарагдсан байна. DAX-ыг чи юу гэж харж байгаа? Тийш нэвтэрч орсон уу? Энэ монголчуудын хувьд бас нэг шинэлэг зүйл болоод байна л да. 26.5 сая арткойн хангалттай хэмжээтэй арилжаа явагдаж байна. Энэний цаана бол яг нэг 6 орчим тэрбум төгрөгтэй босод тослолууд дээр тэгээ маргааш нь нөгөө дрөөс Ethereum US доллар тайлбар нэмэгдэхлээр энэ волюм бол улам нэмэгдээд явна гэж хараад байгаа. Энэ DAX-ыг чи ер нь юу гэж харж байна? DAX-ыг ер нь бол би Монголдо ер нь ингээ авцсан байгаа хүмүүс энийг гадагшаа гарч байна. Төсөл нь таалагддаг. Гоё экосистем тий. Одоо яг монгол хүмүүс өөрсдөө ингээ барьж чадах юм бол уг нь цаашаа өсөх потенциал байгаа. Тэгэхгүй бол ер нь өөрөө маркет нь хэр жижигхэн газар билээ босод орныг харьцуулахад харьцангуй жижиг болохоор хүмүүс ер нь барих шаардлагатай өсгөн гэвэл барих шаардлагатай би тэд зараад байвал унахаас өөр ямар сонголт байхгүй. Чи өөрөө орцсон байгаа DAX дээр. Би трейд сегмент дээр авчаад өчтөр 250 дээр зарчаад дахиад авсан гэсэн үг. Зөв. DAX руу л ороогүй юм байна тий. Тийм DAX руу ороогүй байгаа. DAX руу орно. Та эрхмээ ах сая 250 дээр өчтөр зарчаа дахиад авсан гэсэн үү? Тийм. Окей. Тэгэхээр альткойн дээр арилжаа хийх тэр liquidity буюу хөрвөх чадвар нь байна уу те? Маш сайн биш тэгвэл. Үгүй. Дахиад ер нь юу л байсан л да. Илүү зармаар байсан ч тэгээд хэцүү байсан тэр волюм нь бас. Тэгээ эн чи одоо DAX дээр бол 6 тэрбум зарагдаж байна л да. Трейд дээр бол тэр яг хэд зарагдаж байгаа нь харагддаггүй шүү дээ тий. Тэгэхээр эн чи юу харагдаж байна вэ гэхээр 6 тэрбум төгрөгөөр зарим хүмүүс авсан гэсэн үг. Тэгэхээр авсан юм чинь нөгөө талд нь 6 тэрбум төгрөгөөр хүмүүс зарсан гэсэн үг байхгүй сүүлийн 24 цагт. Тэ. Энэ 6 тэрбум гэхлээр нэг 2.3 4 сая доллар болоод байгаа юм да. Зөвхөн нэг хослол дээр шүү. Энд дээр бол бид нар одоо 5 хослол ажиллуулж байгаа. Тийм. Тэгэхээр сонирхороо ирэх мэ. Тийм DAX-ийг би сонирхно DAX руу орж байгаа. Өчтөр харин тэр юун дээр трейд дээр айгүй нөө юу волюмуд айгүй бага байсан л да. Тэгээд ер нь DAX дээр байдаг байж гэж бодож ил байсан. Өнөөдөр яг дансаа нэгээд трейдээс юу руу шилжиж болно тийм. Бизээ болох үлээ DAX руу. Coin deposit их нь маргааш оройд ихэд болчихно. Тэгээд өчигдөр трейд дээр арилжаа хийж байгаа трейдинг платформ дахиад гацсаад ах шиг байна. Тийм гацсан. Айгүй их гацсан. Яг би бас сел лимитүүд тавьсан байсан. Бас гараараа хаах гэж зарах гэж оролцсон. Тэгээд айгүй их гацаатай байсан. Энэ нэг байгальгээд нэг бүсгүй ороод ирсэн байна. Асуулт авчих юм өгч чаа. Тэгээ. Одоо ингээд сая уучлаарай мөнхтөр гээд залуу золбоотын араас асуулт асуух байсан. За сайн байцгаана уу. Тэгээд миний хувьд бол анх альткойныг гарсан үеэс нэхлээд 3 төгрөг байхаас нэхэлж сонирхож байсан. Тэгээд 3 төгрөгөөс нэхэлж орж ирэхлээр ер нь бол 5 хүртэл нь 5.7 дээр хамгийн их авч ирсэн. Тэгээд ер нь бол авснаас хойш бол унсан та миний хувьд. Тэгээд монголчууд одоо энэ альткойн цуглуулж байгаа хүмүүстээ бол би бол 500 тухайн үед бол 500% алдагдал хүлээж ирсэн. Гэхдээ одоо бол эсрэгээрээ бол бараг 50 нугарж байгаа. Тэр урт хугацаанд л одоо альткойныг ингэж барьж дарж ирсэн нь илүү одоо өгөөжтэй байгаа шүү. Тэгээд одоо олон улс руу дөнгөж хөл тавьж эхэлж байна. Энээс цаашаа илүү потенциал байгаа гэж бас харж байгаа. За дээр нь нэмж асуух нэг асуулт гэвэл өчигдөр ард эм гэдэг нэг зүйлийн тухай ярьсан. Би тэрийг сайн бас анзаарч ойлгосонгүй. Энэ дээр манайхан тайлбар өгөөж энэ яг юу байсан бэ? Платформ байсан уу?
Эсвэл тэр DeFi-тэй холбоотой бас төсөл хэрэгжих гээд байна уу гэж би ойлгоод байгаа. Манай Чаки хариулах уу? Гантхи хариулах уу? Гантиг сайн мэдж байгаа Тэгээд даа. ер нь DeFi-тэй холбоотой 100% альткойны болон яг энэ DeFi руу орох бас платформ ерөнхийдөө өөрснөө хийцэн байгаа. Тэгэхээр RDM ерөнхийдөө илүү одоо дэлгэрэнгүй мэдээллийг бол одоо удахгүй бас 5 сарда багтаагаад өгөн. Тэгээд нээлттэй болгоно. Тэгэхээр одоохондоо бол яг энэ нэг гэх юм а гэх юм а гэх нарийн деталыг бол өгөх боломжгүй байна. Тэгэхээр ямар ч байсан DeFi дээр орох одоо тийм том платформ. Яг DeFi гэдгийг манай энэ нарийн техникийн хүмүүс бол бас илүү сайн ойлгож байгаа. Гэхдээ энэ ч нэгэнт ингээ 2000 он сонсоод байгаа учраас хэлэхэд бол зүгээр энгийн одоо мэрэгжлийн бус үнийнүүдээр би юу гэж харж байгаа гэхээр арткойныг би авдар гэд нэг ураа гаргаад явцсан шүү дээ. Аваад дараадаа гэд. Аваад дараад байгаа хүмүүст бол бид нар одоо жишээлбэл DAX дээрээс 1000-ыг аваад app руугаа татчихвал 200 coin 1000 дээр өгчөж байгаа байхгүй. Жилийн 20% ашиг хийчих зөвхөн арткойноор. Арткойны ханш бол өөрөө цаашаа өснө. Энэ дээр хүмүүс бол энэ үнийн өсөлтөн дээр ашиг хийж байгаа. Тэгвэл олборлох уу гэж асуугаад байдаг шүү дээ. Тэгвэл олборлохгүй байж ээж бид нар тийм гадаслах хөтөлбөр гэдээ бас энэ стейкинг гэдгийг би нэг Монгол нэг хувилбарыг гаргаж ирээд байна. Машин дээр нөхдүүдэд нэг хөтөлбөр эхлүүлсэн. Тэгвэл энэ стейкинг гэдэг хөтөлбөр дээр бид нар юу санал болгож байгаа вэ гэхээр цаашаа энэ дээр нь өгөөж тооцох, ашгаа нэмэгдүүлэх, олборлох биш харин одоо юу гэмдэ тариалах farming гэж яриад байт юм байлаа. Тийм боломжуудыг олгох зорилготойгоор бид нар бол одоо энэ DeFi руу ороод байгаа юм шүү. Тэгэхээр альткойн дээр зөвхөн тэрнийг авдартаа хийснээр хүмүүс үнийх нь өсөлтөөс гадна бас өөр өгөөж авах боломжийг нээж өгөх юм төслүүд цаашаа яваад байгаа юм. Тэр RDM гэдэг нь бол одоо цаашаа тэр задаргааг нь бид нар нөгөө одоо гантхи хэлж байгаагаар задлахад бол хэтэрхий эрт байгаа. Гэхдээ бид нар бол энэ DeFi дээр түүчээлээд хамгийн түрүүнд тэр Binance Smart Chain руу бусад одоо decentralized exchange гэж ярьдаг тэр төвлөрсөн бус биржүүдтэй хамтарсан төслүүдийг эхлүүлээд туршаад ингэ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол боломжууд нэгдээ явчихна. RDM бол өөрөө бодиттой тийм төсөл болоод явна. Нөгөө нэг талаас нь бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд бол арткойны гадаад дахь хэрэглээ нь юу ах юм бэ гэж хүмүүс асуугаад байна. Тэгэхээр хэрэглээн дээр бол хүмүүс одоо та бидэн шиг ингээд нөгөө трейдерүүд зөндөө байгаа гэдэг ингээд эрхмээ хэлж штэ дэлхийн нийтээр. Тэр трейдерүүдэд бид нар мэдээлэл өгөх зорилгоор бол тодорхой ажлуудыг хийн, сурталчилгаануудыг олон улсад. За өнөөдөр бид нар бол Bittrex дээр мэдээллүүд явж эхэлнэ. Энэ криптотой холбоотой мэдээллийн сувгуудаар мэдээллүүдийг тавьж эхэлнэ. Арткойныг сурталчлах тал дээр бол бид нар нөгөө энэ mixed fighting буюу энэ UFC болон энэ MMA гэдэг ингээ яриад байгаа нөхдүүд дээр монголчуудтайгаа гэрээнүүд байгуулад эхнийхэн тэр шин чагтаг гараад очоод манер баргалж ялж авж байгаа дундсан. Тэгээд ийм хэмжээний сурталчилгаануудыг явуулахаар гэрээнүүд хийгээд ажилласан. Манай төгс цогт бидний өмнөөс одоо бокст нь манай Нандин Эрдэнэ бас бидэнтэй гэрээ байгуулад ажиллаж байгаа. За сая тэр Бат хэрэлгээ залуутай бол бид нар харах амжаагүй байгаа гэрээгээ байгуулж. За нөгөө талдаа бол урлагийн одоо хамгийн томоохон олон улс төлөөлөл болж байгаа нөхдүүдтэй бид нар гэрээнүүд байгуулад тэгээд зөвхөн сурталчилгаас гадна арткойноор буцаагаад одоо Монголын бараа бүтээгдэхүүнийг үйлчлэгийг худалдаж авахын боломжуудыг нээж өгөх гэж байгаа. Юу вэ гэхээр Канадын бирж дээр манай хувьцаанууд гарна. Тэгвэл тэр хувьцааг авъя гэсэн хүмүүс зөвхөн тэр бирж дээрээс нь авах бус security token байдлаар авах юм боломжийг нэгэд өгч байна. Тэгэхээр мэдээж хэрэг сурталчилгаа явна. Цаана яг бодиттой үйлчилгээ бараа бүтээгдэхүүн арткойноор авах боломжуудыг нээх тийм ажлууд явагдаад байгаа юм шүү.
Тэгэхээр энэ нэг хий хоосон зүйл гаргаад энэ гадныханд одоо зарчна гэж битгий бодоорой. Ер нь бол би одоо өөрийгөө нэг хамгаалаад нэг зүйл хэлэхэд бол энэ та бидний ингээ магтаад гүгээд байдаг аваад дараад байдаг энэ бусад койнууд чинь бас цаана тийм ч их том баталгаатай нөлөөтэй нөхдүүд гаргацсан байдгүй юм байлээ шүү. Би одоо түрүүн гантик хэлсэн жилд нэг хуралд ороод байдаг гэсэн. Би бол сард нэг хуралд орж явдаг байсан. Энэ хөл хорой тогтохоос өмнө. Тэгээд яг тэр цаана тэр одоо дэлхийн эдийн засгийн форумын одоо сүүлийн хэдэн жилийн хуралд оролцоход бол энэ блокчейн криптог ярьсан нөхдүүд бол Давос дээр нэлээд ихээр шавж ясан бүгдээрнтэй гар барилцаж одоо мэдээллүүдийн сонсож явж ясны хувьд бол зүгээр л нэг хэсэг залуучууд нийлээд ингээ код бичээд нэг нэр өгөөд тэгээд сурталчлаад явцдаг. Тим төслүүд рүү л бид нар ороод байгаа юм шүү. Би тэгээд түрүүн тэр цаатах дид үтсийн та нар яг юу гэж хараад байд юм бэ гэдэг ингээд бас хэлээд байгаа. Нөгөө бас жоохон хаяага хадарч байна гэж ойлгож болно. Юу гэхээр өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн их хэмжээний арилжаа 8 явуулж байгаа 6-7 компанитай нийтдээ энэ санхүүгийн нэгдлийн цаана 20 ийм үйл ажиллагаа нэлээд жигдэрсэн ашигтай ажилладаг компанитай Монголынхаа шуудан төрөнг оруулалт хийсэн тусгай зөвшөөрөлтөд 40 тусгай зөвшөөрөлттэй компаниуд нэгдээд энийг урамшууллын оноо буюу бодит эдийн засгийн эргэлтэнд оруулсан юм криптовалютууд хуруу дарам цөөхөн байгаа шүү. Тэгэхээр энийг манайхан бас сайн бодоо. Заавал Монголынх гэхлээр л одоо хоцрогдсон бүдүүлэг одоо нөгөө ВАЗ 469 дугуйг нь монголчлоо хийчлээ гэдэг ингээд байдаг шиг тийм юм биш шүү. Бид нар монголчууд бол өөрсдөө бас бүр тэгэж голж болохгүй. Ялангуяа одоо мань мэтийг бол битгий голооч гэж хүсэж байгаа юм шүү. Зүг за уучлаарай. Би нэг товчхон тодорхойлох хэлцээд нэг цагаас ивэнттэй байгаа. За ийм байгаа шүү. Яг трейд хийн, арилжаа хийн гэдэг чинь өөрөө хувь хүнээс маш их мэдлэг, чадвар, сэтгэл зүйн тийм доктортой байдлуудыг шаардж идэг ажил. Хүн болон трейдер болж чадахгүй. Харин хөрөнгө оруулагч болох боломжтой. Тэр нэг аваа зараад ингээд идэг үйлдэлүүд нь туршлагагүй хүмүүсийн хувьд бол маш эрсдэлтэй зүйл байдаг. Нөгөө койныхон тоог ихсгэж байгаа ингээд улам багасгаад яваад ер нь баг 90% нь тэгэн шүү. Тэгэхээр яг тийм юу болох гээд байгаа бол трейдер болох ч бол эхлээд энэ чинь бараг 1 жилд биш хэдэн жилийн хугацаа шаарддаг. Миний хувьд яг энэ техник шинжилгээ сурахад бол 4 жилийн хугацааг зарцуулсан. Тэгээд 13 жил техник шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр шууд ингээл чарт хараад за өсгчийн буурч ингээд тийм юуны мэдлэг сул байвал арилжаа хийхгүй зөвхөн урт хугацаанд аваад арах шиг хэрэгтэй өгөөжтэй зүйл байдгүй шүү. Энэ дээр бас хүмүүс сая миний ярьж байгаа зүйлсийг хараад өсгөр нь зараад унахаар нь аваад ий гэдэг ойлголт чинь жоохон өрөөсөө шүү. Маш их туршлага шаардлагатай ажил. Яг зөв. Яг зөв. Тэр дээр санал өрөөсгөл. Төрүүчийн Эрхмэгийн хэлдэг тэр би өөрөө одоо 91 оноос хойш хөрөнгийн бирж дээр анх одоо ажилласан гэдэг тооцоолоор нэлээд олон жил ажиллаад байгаа. Дандаа банк санхүү эдийн засгийн холбоотой ажил хийсэн. Өнөөдрийг хүртэл арилжаанд оролцъё гэж толгоонд орохгүй байгаа шүү. Ягаад гэвэл энэ өөрөө нарийн мэрэгжил. Маш их том эрсдэл дагуулсан ажил байдаг. Тэгэхээр арилжаа хийн, хөрөнгө оруулалт хийн гэдгийг ялгаач гэдэг ингээд бид нар тал талаас нь энэ сонсож байгаа, үзэж байгаа залуустай хүмүүстээ анхааруулад байгаа байхгүй. Хамгийн найдвартай нь бол таалагдсан компанийнхаа хувьцааг аваад нэг хэдэн жил мартах. Эсвэл биткойнд итгэж байгаа бол аваад мартцсан хүмүүс нь л хожиж байгаа байхгүй. Тэгэд Эрхмэгийн түрүүний хэлдэг тэр зүү тогтлын цаадах учир начрын ухаж гаргаж ирэх тэр техник шинжилгээгээ хийх тэгээд дээрэс нь тэрэн дээр нэмээд тэр суур шинжилгээ хийн гэдэг бол маш их цаг авдаг, маш их нерв барсан. За барагтаал бол аав өвөө бол хийгээд ахааргүй тийм юм байгаа. Ажлын хажуугаараа хийн гэж бол байхгүй шүү. Full time job болдог байх. Тэгээд байхгүй хэцүү. Одоо би бас бүтэн цагаар арилждаг. Одоо энэ нүдний доор бол ингээ хөхөрцөн л байж. Тэгээд сүүлийн 7 хоног бол ер нь 4-5 цаг л өдөрт унтж байна. Тэгээд яг хав арилжаа хийхэд хүмүүс их арилжих гад байдэ. Тэгэхээр зүгээр арилжих гад байдаг хүмүүс би нэг их гоё тийм хак юм уу зөвлөгөө өгөхөд одоо биткойн өнгөрсөн хугацаанд нэг 25-аас 30% унаад ирэхдээ дандаа буцаад өсөж байгаа байхгүй. Энэ бол ингээд цаад угаасаа уналтыг хүлээж байгаа маш их хүмүүс байгаа. Хүмүүсээс гадна институтцууд байгаа. Тэд нар чинь уналтан дээр их хүчтэй орж ирдэг. Тэгэхээр
би нэг ийм арга өөрөө хэрэгэлтэй нэг ийм надад нэг тустай брокер төр зөвхөн биткойн авдаг нэг данс байдیں۔ Тэгэхээр би биткойн авчтай. Тэгээд биткойноо ингээд одоо анх бол нэг тодорхой хэмжээгээр биткойн авсан гэсэн үг. Тэгээд тэр биткойн бол би анх баг 16,000 дээр авч эхэлсэн байгаа юм. Тэгээ биткойн авцсан. За тэгээд биткойн өсөөд одоо ингээд 40,000 руу хурж ирээд тэгээ буцаад 30,000 руу унсан. Тэгээ 30,000 дээр нэлээд тогтож байгаа буцаад өссөн. Тэгэхэд би 30,000 руу унж ирэхэд яасан бэ гэхээр нэгсэндээ тэр брокерс чинь надад маржин гэдэг юм өгч байгаа байхгүй. Маржин буюу би өөрийнхөө биткойныг барьцаанд тавиад тэгээд тэр биткойнтойгоо тэнцүү хэмжээний мөнгө би нэгсэндээ брокерс зээлэх боломж надад болчихоо. Тэр нь бол яг нэг жилийн 10% хүүтэй өндөр үедээ л дээ. Тэгэхээр нэгсэндээ би жишээ нь за нэг биткойнтой байлаа гэж. Тэгэхэд нэг биткойн би 16,000 дээр авсан байж байгаа. 40,000 руу өсөөд буцаа 30,000 руу ороход би нөгөө биткойноо тийм ээ одоо 30,000-ын үнэлгээтэй биткойн надад байгаа шүү. Тэрийгээ би барьцаанд тавиад дахиад $30,000 брокерсөө зээлээд ингээд би нэг биткойноо 2 биткойн болгосон. Тэгээ 2 биткойн болоход яаж нэхэр нэгснөө би ингээд уналтан дээр өмнөх анх удаагийн гаргасан эрсдлээ би ашиг руу орчихсон байгаа учраас уналтан дээр дахиж барьцаалаад би дахиад брокерөөс одоо нэгснөө мөнгө зээлээд тэгээд биткойноо дахиж аваад за тэгээ биткойн дэшээ өсөөд явсан. Тэгээ биткойн өсөж явж ирээд за эн чинь 30-аас өшөөд нэг 45,000 хавцаа би нөгөө 2 биткойноо зарчиж байгаа. Тэгээд би дараагийн уналтыг хүлээгээ суучих байгаа байхгүй. Тэгэхэд нэг ийм л байдлаар одоо давхар ажилтай хүн ч юм уу одоо бүтэн цагаар ажиллахгүй хүмүүс бол ингэж бол арилжих боломж бол байгаа. Гэхдээ энийг хийх ч гэсэндээ тэр цаад койндоо итгэх, цаад технологид нь итгэх, ирээдүйд нь итгэх маш их итгэл байж иж энэ савлгаа руу ингэж орно. Тэгээд мөнгөө бүгднийг алдах эрсдэлтэй. Яагаад тэгэхээр за би 30,000 дээр тийм ээ 30,000 дээр би нэг биткойн авсан одоо 16,000 дээр авсан биткойн 30,000 болсон байгаад би 30,000 дээр биткойноо барьцаалаад би дахиад 30,000-аар авчлаа гэж шүү. Тэгэхэд хэрвээ биткойны унш ханш одоо 50% унаад буцаад 15,000 болчих юм бол би нэг анх 16 дээр авсан биткойноо ч гэсэн алддаг байхгүй. Тэгэхээр нэг юм давхар үзүүртэй хутга байдаг. Leverage буюу margin гэж энийг гэхдээ зөв ашиглаж чадах юм бол ганцаас эхлээд ингээд бага шимээд ингээд энийг өсгөөд явах боломжтой. Тэгээ би түрүүн одоо 47,000 руу унаад ирэнгүүт өөрт байсан биткойнуудаа дахиж барьцаалаад дахиад яг адилхан хэмжээний биткойнууд авсан. Энэ нь одоо буцаа 60,000 руу өсөө гараад ирлээ. Тэгээ ингээд бас нэг ийм уналтан дээр зүгээр авах тактик ингэж баримталж бас явж болно шүү. Нэг тийм зүйл хак бол надад байдаг шүү. Окей, тэрийг өнөөдөр хэллээ. Зөв. За дараагийн шатны юм яриад явчлаа шүү тийм ээ. Санаа нь өгсөн залуустаа баярлаа. Би гарлаа. За баярлалаа. Амжилт хүсье. Мөнхчингийн саяны ярьж байгаа зүйл бол Монголын хөрөнгийн бирж дээр харамсалтай нь бол багхгүй бүтээгдэхүүн. Бид сая энэ 7 хоногт зарласан нөгөө үнд цаасны бирж дээр цаашид бол энэ leverage team хийж агаад одоо 8-нд оролцох юм боломжуудыг брокеруудад олгоё гэж бодож байгаа. Тэгэд мөнхчин тэрэн дээр бас бидэнд туслаад ажиллах байхаа гэж найдаж байгаа шүү. Тэгин. Би бол одоо энэ Монголын энэ хөрөнгийн бирж за үнэт цаастай холбоотой зүйл дээр шинжилэл цааш development хийх хөгжүүлэлтээр бол өстой 2 гараа өргөд оролцсон гэж боддог шүү. Чи манай энэ үнд цаасны бирж буюу одоо арилжааны болон тооцооны юм зөвшөөрөлтөй газар руу хөрөнгө оруулалт хийснийг юу гэж харсан бэ? За яг уу гадаадын зах зээл дээр бол жоох ашиг сонирхлын зөрчил гэж яг харагдана л та. Гэхдээ Монголынхаа хувьд бол энэ ч одоо та нар хийхгүй бол өөр хинч хийхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөв зүйл. Тийм. Яг Монголынхаа нөхцөл байдал харах юм бол гадаадын нөхцөл байдал харах юм бол энэ чинь одоо нэгсэнтэй захаа худалдаа болчихж байна. Тийм. Гэхдээ Монголд бол энэ чинь хөгжүүлэлтийг бид нэр хийхгүй бол угаасаа болохгүй байгаа учраас бид нар хийхгүй бол өөр хинч хийхгүй тэгэл. Энэ дээр яг хорооноос тодорхой тайлбарууд төссөн байгаа. Тэгэд бид хэд бол нөгөө Монголын хөрөнгийн бирж дээр одоо тийм дамгаалтсан тоглогч учраас энэ дээр MSX руу орохдоо тийм хараат бус байдлыг хангах давхар бүтцийг бий болгоод
одоо манай компаниуд бол өөрсдөө тэдний засаглал удирдлагад оролцох боломжгүй тийм байдлаар явуулж байгаа шүү. Тэгэхээр бүх брокерууд энэ дээр бол бас үн цасны зах зээлийн оролцогчтой анханасаа би урьж байгаа оролцоорой. Ер нь бол гишүүд нь брокерууд нь өөрсдөө тэгш байдлаар ингээ хувьцаагаа аваад засаглалтанд оролцоод явах байдлыг бол би болгоно. Гэхдээ чиний хэлдгээр одоо би хийхгүй бол 30 жил явлаа. Одоо удахгүй өөхөх нь тэгэхэд юу ч хийхгүй байх гэдэг бол бас буруу болчиходсон байхгүй. Тий. Гол нь туц дээр сайн хараат бус хүмүүс тавьж байвал тэгээд асуудал хөлгөө дээ. Тий. Би тууз руу бүр орохгүй, манайхаас хэн ч орохгүй гэдгээр явж байгаа. За би орох юм уу? Харин тэ чи манай зөвлөхийн гэрээг авсан юм аа гүм үү? Одоо санал тавиад 2 сар. Үгүй танаар баталгаажуулах хэрэгтэй л гэж байгаад байгаа гэсэн шүү. Чи хитрхи өндөр цалин хүсэж байгаа юм шиг. Тэр нээлттэй. Надад цалин хэрэггүй шүү. Өө шууд ингээд арт түмний өмнө ярих юм. За. Ер нь тууцын гишүүд бол цалинтай ажиллаж байгаа шүү. Тийм ээ. Тууцын гишүүд угаасаа тэр чинь хяналт шалгалт за тэгээд шийдвэр гаргалтын дээр орж байгаа маш их цаг зав зарцуулна гэх чинь угаасаа үнэгүй юм гэж байхгүй л дээ. За байрлагаас асуулт авах уу? Юу гэцхан би нөгөө альтрон DeFi ярахаар амар сонирхоод ороод ирсэн байхгүй. Тэгсэн чинь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Гэхдээ нөгөө white paper-ын би хальт харж байна л да. Тэгээ энэ дээр болохоор өөрсдийнхөө cryptocurrency-г барьцаан тавиад тэгээд мөнгө зээлэх боломжтой бас тэндээсээ нөгөө reward авах боломжтой юм уу да гэж би харж байна л да. Тэгээд энд нь болохоор altcoin-ийнх нь оролцоо ямар гоё юм бол altcoin-ыг худалдаж аваад тэгээд transaction-д оролцох юм болов гэж асууя гэж бодож ирсэн. Тэгсэн чинь дэлгэрэнгүй мэдээлэл боломжгүй юм байна. Даглаа шууд надад асуултаа англиар асуудаа. Switch to English мөгцөө. One day we have to do this discussion in English though, because we're now traded on Bittrex, right? For international audiences. Надад сурам. Тий. Мөнгчингээс асуусан. Юу англиар гэж. Ер нь дараа нь нэг юм яриаг цөмөрөө нэг англиар явуулаад энэ гадаад энтхэг хятад хүмүүс зориулж нэг хийх ёстой байна гэж бодлоо сая байгалийн аялалгын сонсоод. Зүг тий. Яг уу саяны нэг байгалийн асуудаг дээр нэг тийм одоо нууцлаад байх ч одоо бас биш л дээ. Яг зөв зээл авч болно, хадгаламж хийж болно тий. Нөө DeFi нэг үндсэн нэг юм байгаа шүү дээ. Stake хийж болно, compound хийж болно, yield farming хийдэг болно. Тэгэхээр altcoin-ыг одоо нөгөө байршуулснараа зүгээр нэг одоо идэвхжиндээ байлгахгүйгээр одоо тэрийг стейклээд тэрнээс бас ингээ ашиг хүртэж суужиж болдог. Тэр нөхцөлийг бол бүрдүүлнэ. Тэгэхээр одоо DeFi дээр хамгийн том байгаа бүх одоо том ялангуяа одоо нөгөө платформуд байгаа шүү дээ. PancakeSwap тэгээд нөгөө баах нэг finance-уд байгаа шүү дээ. Dot finance-уд тэд дээр бас ингээ гаргаад явуулах тийм төсөл үүтэй байгаа. Саяны нөгөө англиар гэсэн дээр би энэ DeFi экспертүүдийг бас Clubhouse дээр өөрөө бас яриа энэ төр хийж болно шүү гадны. Маа төсөл дээр зөвлөх хийж байгаа экспертүүд байгаа. Тэгээ. Nice болж штэ. Тий. Тэгэхээр дор бүрнээ таньдаг мэддэг нөгөө гадаад нөхдүүдэд авчирж байгаад нэг юм олон улсад зориулсан нэг юм Clubhouse discussion хийтэй. Манай хэдэн нөхдүүд мэдээлэл өгөөч гэгээ гуугаад тэ тусдаа утсаар ярихлаар арай л өндөр өртөгтэй цаг хугацаа нэлээ орох юм бэл. DeFi чинь төсөл ямар гоё юм бэ? Би яг ийм юм бодож ирсэн бохоггүй. Одоо би ингээд 5 сая altcoin авцсан. Одоо эн чинь тэрбум төгрөгийн үнэлгээтэй байгаад байдаг. Би бол угаасаа ойрын хугацаанд зарахгүй энийг ингээд барина гэдэг. Гэтэл тэнд бас ингээд миний зүгээс арилжаачийн зүгээс ингээд харахаар тэрбум төгрөг тэнийг зүгээр суугаад байгаа. Тэгэхээр би энийгээ барьцаалаад 10% 12% одоо шимтгэл юу гэдэг тэр жилийн хүүгийн өгдгийг өгөөд тэгээ би энийгээ бас эргэлдүүлмээр байгаа байхгүй. Тэгэхээр наад DeFi чинь бол айгүй гоё санаа байна. Айгүй гоё явах байх гэж би бодож байна. Баяр үргээ одоо бас энийгээ бас ингээд миний бодож ирсэн ингээд хөгжүүлэлт хийхтэй гэл ингээд бодчихсан юмыг бол тэгэл та нар хийцэн л.
Бид нар энэ төслүүд дээр зүгээр нэг реклам хийчих болох бах те. Юу Монгол хамгийн одоо өөрийгөө чадaltaа мундаг гэж бодож байгаа гоё төслүүд эргэж байгаа залуучуултаа бол хамтарч ажиллаад байгаа. Тэгээд маш олон залуучууд бидэнд хандж байгаа. Тэгээд заримд нь бол бид нар хөрөнгө оруулалт хийгээд ингээд хамтраад багууд тусна ажилуулад байгаа шүү. Тэгээд мэдээж хэрэг бол нөгөө ажил өөрөө хамгийн мэдлэгтэй чадaltaа залуучуулын санааг нь амьдралд хэрэгжүүлээд тэр нь дэлхийн түвшинд гараад ингээд бусад улсын одоо яг ижил төслүүдийг хэрэгжүүлж байгаа нөхдүүдийн санаанаас дээгүүр гарч ирж бид нар цаашаа явах юм байна. Тэгэхээр энэ дээр одоо ажил хийж байгаа нөхдүүд бидэнд одоо сонирхолтой юм байвал бас хэлж мэдэгдэрээ бид нар сонсох тэгээд болвол дэмжих хүсэлтэй байгаа шүү. Зөв. За Пүүжэ түрүүн юу эхлэхээс хойш гараа өргөсөн. Манай Пүүжэ бас крипто яриануудад идэвхтэй оролцдог залуу байгаа. Сайн уу Пүүжэ? Асуух юм байна уу? Юу байна? Сайн уу. За бүгдэнд нь өглөө өдөр оройн нэмээ. Тэгээд би түрүү нөгөө гаамгахаас яг асуух гэжсэн чинь нөгөө хариулцсан. Нөгөө одоо баг нийт криптогийн баг 4330-аад coin байгаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр coin-уудын талаар асуусан чинь надад хариулт өгсөн. Тэгээд одоо уулзчихгүй дөө. Окей. За өөр хүмүүс нэмж авъя. Хөөхин цаг чи ямар хурдан өнгөрт юм бэ? 2 цаг шууд ингээд явчихсан. Энэ клуб хаус дээр ерөө цаг бол өстой урстай юм байна тий. 2 цаг нөгөө нэг 5-6 цаг явчихсан шүү дээ нэг битгэд. түрүү нөгөө хүмүүс нөгөө нэг DeFi гэж мэдгүй байгаа хүмүүс байх юм бол нөгөө криптод тэрхүү ашигладаг нөгөө өгнүүдийг бид нэр түршин 7 хоногт нэг видео олгож авсан. Тэрийг бас үзвэл зүгээр шүү. Шинэ хүмүүс. Энки юу байгаа юу? Би одоо бас хиймээ санагдаад даанч нэр үнэхээр зав байхгүй. Энэ блокчейн гэж юу вэ? Биткойн гэж юу вэ? Гэдгийг ингээд маш энгийнээр тайлбарлсан бичлэг танаа дээр байгаа юу? Тэрийг одоо энэ 7 хоног бас хийж байгаа. Окей. Тэгэхээр бас айгүй хүмүүс асуугаад байгаа нэрээ. Харин одоо блокчейн гэдэг чинь нэгсэнд бол ингээд бүртгэлийн систем энэ нь ингээд юу бүртгэж байгаа ингээд тайлбарлаад бичлэг гэж санагдсан. Тэгээд ингээд бодоол ингээд хийхгүй. Тэгэхээр одоо 2000 гаруй хүн сонсож байна. Та бүхэн крипто поочинг гэдэг YouTube дээр их хөөрхөн сууг байгаа. Айгүй гоё судалгаатай, шинжилгээтэй, баримттай зүйлсүүдийг ярьдаг, криптогийн талаар ярьдаг бас Монголын одоо анхны суугах шүү те. Анхных уу хоёр дахь би удлаа ярьж байна. Ямар ч байсан их гоё тийм зохион байгуулалттай гоё үзэхэд бас их одоо уйдхааргүй урамтай тийм их гоё сууг байгаа. Та нар YouTube руу ороод crypto poaching гэж хайгаад тэгээ subscribe хийгээд дагаарай. Тэгээ энэ 7 хоногт гоё бас биткойн ер нь блокчейн гэж юу юм гэдгийг тайлбарлсан видео оруулна гэж амлалт өглөө шүү. Тэгнэ. Окей. Артcoin дээр бас нэг гоё юу хийх байх гэж найдаж байна шүү дээ. Би бас хамт хийгээд болон бас одоо хэлмээр байна. Шинэ танаа баг болно. Багийнхан бас баяр хүргээд Bittrex дараад бас хөгжүүлэлт хийж байгаа. Зя Наска, сайн уу Наска? Я тусалдахгүй шүү дээ. За. Жохон бэлэн баймаар шүү гараа өргөж байгаа юм. За хатан төмөр сайн байна уу? Асуух асуулт байна уу? Бид нар асуулт аваа явуулаа. Сайн байна уу? Би түрүү энэ блокчейн гэж юу юм гэдэг дээр бичлэг хиймэн гэдэг дээр гараа өргөд ороод ирлээ. Энэ Quantum Mongolia гэдэг хасчулуун гэдэг нэг залуу айгу мундаг залуу байдаг. Тэгээд блокчейний талаар бүр яриад бүр гүнзгийрүүлж бүр Hashgraph энэ талаас яриад л шүү. Тэрийг бас хүмүүс үзээрэй гэж хасчулуун гэсэн үү те? Хасчулуун гэд тий. Одоо YouTube сууг байгаа юу? Хасчулуун. Анх нь 2017 онд л нөгөө Egrig гэдэг нэг coin гарна гэдэг явжсэн залуу байдیں۔ тий. Маната саяхнаас тэр крипто ширинж гэдэг бас нэг залуутай цуг юу хийгээд лээ. YouTube дээр лайв хийгээд хадгалаад лээ. Тэгээд ерөнхийдөө энэ блокчейн гэх технологи нь сул тал нь юу юм? Одоо квантум компьютер гарч ирээд алгоритм зохиогдчихвол блокчейний одоо энэ тооцоолох одоо энэ Hashgraph-ийн одоо энэ
майнеруудын хийгээд байгаа ажлуудыг асар богино хугацаанд хийчих тийм бас тийм эрсдлүүдийг бас ярьж илээ. Гэхдээ одоохондоо алгоритмын зохиогддог байгаа. Quantum computer нь өөрөө хөгжлийнхаа түвшинд явж байгаа. Гэхдээ бол зохиогдчихсон гэх нэг тиймэрхүү бас айгүй сонирхолтой юм ярьж илээ. Тэгээд тэрийг нь одоо блокчейнийхаа ирээдүг нь яг гол олоод сайн харчих юм бол хүмүүс одоо хөрөнгө оруулсан ч гэсэн одоо үн онсон ч гэсэн одоо зарахгүй ирээдүйдээ итгэлтэй тэгэж хоолдлох юм болоо гэж би бас хараад байгаа. Тэгээд гол технологио сайн судлаарай гэж хэлэх гэсэн юм аа. Баярлалаа. Баярлалаа. Гоё зөв мэдээлэл байна. Хаш чулуун гэдэг залуу YouTube сонирхоод үзээрэй. Хаш чулуун 2014 онд өнөөдөр манайхаа хас чулуу гэж залуу. хас чулуунч хасаа. Уучлаарай. Хас чулуу гэж. Тэр Egrig гэдэг нэг төсөл дараа нь бариад явсан. Тийм Clubhouse дээр бас байгаа тэр залуу. Манай дээр ард санхүүгийн нэгдэл дээр ажиллаж байсан. Тэгээд яг хуу саяны манерын ярьж исэн мэдээлэл тэгээд манай энэ Enki-гийн одоо хийж байгаа YouTube дээр нэмээд хэлэхэд бид нар нэг 2017 онд энэ цахим алт гэдэг нэг ном бичсэн. Тэгээд тэрийг Artshop дээр ороод Artcoin-оор худалдаж байгаа шүү. Тэгэхээр урамшуулаар авсан Artcoin-ороо тэр номыг авбулнаад саяны ярьдаг бас Bitcoin гэж юу юм, блокчейн гэж юу юм нэлээд гайгүй энгийн хэллэгээр одоо мань мэтн хүртэл ойлгохдаг тийм хэллэгээр бичээд бид нар гаргацсан байгаа. Тэгээ одоо энэ дотор сонсож байгаа хүмүүс мэдээж хэрэг крипто валют блокчейнээ сонирхдаг мэддэг хүмүүс байгаа. Бид нар энийг нэг юм хамтын бүтээл болгоод энэ хоёр дахь хувилбарыг гаргаад ирэх сонирхолтой байгаа. Цахим алтны монголчуудад мэдээлэл өгөх зорилгоор. Ерөнхийдөө нэг цаг 2 цагийн дотор уншаад дуусгачих боломжтой ном. Гэхдээ 4 жилийн өмнө одоо бичсэн юм чинь мэдээлэл нэлээд хуучирсан байгаа. Тэгэхээр тэрийг шинжилээд тэр төсөлд оролцох сонирхолтой залуучууд байвал манайхан таньд цөмөр хамтдаа монголчуудаа нэг гоё буянтай ажил хийгээд бас жоохон арткойноор орлого олчих боломж байгаа шүү. Окей. Хүй, Наранцаах ороод ирсэн байна шүү дээ. Өдрөмөнд. За, сайн уу Наранцаах. За, бүгдэнд нь өдрөмөнд хүргэе. Та эртээд нөгөө DAX дээр нэг алдаа гараад дээр үд штэ. Нэг сарын үед Artcoin 300 төгрөг болсон чи ухаалдаж унахч ирсэн гэсэн. Сая сүүлд чи инхнээсээ 300 болчих яасан бэ? Би дахиад ухаан алдсан штэ. Уламжлалсаар. Цуна босоод шүдэ угаагүй байгаа юм байна. Манайр одоо л босч байгаа шүү хүмүүс. And шүнжэнгөө DAX дээр суудсан чинь тэрхт. Hitman асуулт байна. Зунаах шүдэ угааж байгаа ярина гинэ. Тэгээ шүдэ угааж байгаа. За. Hitman гой зургтай. За сайн байцгаана уу? Би Инку гэдэг Инкушээс нэг юм асууя. За. Одоо биткойн крипто валют гэдэг байгаа шүү дээ. Энэ нэр нь цаашдаа ер нь хэдэн жилийн настай вэ? Чинийг нь тайлбарлах боломж байна уу? Крипто ч ерөөхдөө тэгэл ирээдүйн гэж харагдаж байгаа шүү дээ. Ер нь бол ирээдүй цаас мөнгөийг хаална тий. Тэгээд энэ чи экосистем гэдэг ерөөхдөө бол ирээдүйд хэрэглэгдэх мөнгө гэж ер нь ойлгочиход ер нь болно доо. Хамгийн наад захын тайлбарлаад хэлчихсэн шүү. Тэгээ бид нар одоо нэг ийм юм дээр л proof of concept гэж нэг юм байгаа те. Яг ажилдаг яг үнэхэрийн үнэн зөв гэдэг нь батлагдсан зүйл юм уу гэд бид нэр одоо үзэх гээд байдаг. Proof of concept буюу үнэн зүйл гэдэг нь батлагдсан юм уу? Энэ крипто гэдэг зүйл нь хэр удаан оршин тогтнох гэдэг юм бэ гэдгийг хариултыг авахыг хүсэж байгаа юм бол та нар нэг exchange дээр нэг данс нээчих. Тэгээд тэр wallet-ын дээр нэг $1 ч юм уу $2 ч юм уу худалдаад доллараар ч юм нэг coin худалдаад авчих. За XRP ч гэдэг юм, Ethereum ч гэдэг юм, юу ч гэдэг. За тэгээд тэрийг гэр бүлийнхаа хүний нэр дээр дахиад нэг хийсэн данс руугаа шилжүүлээд үз. Хэр хурдан хугацаанд орж ирэх нү гэдгийг хараад үз. Тэгэх юм бол за энэ бол ирээдүй юм байна гэдэгт нь итгэж шүү үнэхээр. Би бол 2017 онд ихтэй сүүлээр нөгөө айхтар өсөлтийн үеэр Ethereum-аар би $50,000 шилжүүлээд
За энэ бол үнэхээр ирээдүй юм байна гэж бодчихсон. Ягаад тэгэхээр би анх нэг 10,000-аас дээш доллар шилжүүлэх гэж бөө юм болдог гэсэн. Америкаас ялангуяа миний өдрийн одоо wire transfer limit $25,000. Тэрийг нь ихсхий гэх юм бол бөөн бичих заас болдог. Тэгээд дээрээс нь $10,000 дээш wire transfer эсвэл бэлэн мөнгөний гүйлгээ хийх юм болвол шууд одоо татврын албар руу мэдэгддэг. Тэгээд тэр нь одоо дараа нь бас татвар матвар дээр ингээ асуудал үүсдэг. Зөндөл тийм юм байдаг байсан. Тэгэхээр нэгсэндээ бол би бол энэ криптог юу гэж харааддаг вэ гэхээр бид нар мөнгөтэй мөртлөө яг мөнгөнийхөө контролыг бол бид нар өөрсдөө хийж чаддаггүй байсан. Банк контролдог, эсвэл засаг төр контролдог. Бид нар доллартай сууж байхад өнгөрсөн жил Америкийн төв банкнаас нийт зах зээл дээр байгаа долларын нийлүүлэлтийн 30%-ийг нь шууд шинээр принтерлээ гаргаад ирж байгаа. Хэрвээ зах зээл дээр яг тэр долларын хэрэглээ үнэхээр байгаагүйсэн бол ингээ өнөөдөр миний банкнд байсан $100 бол $70 үнэлгээтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ крипто бол яг тэр төвлөрсөн мөнгөний одоо эрх мэдэл тэрийг контролдж байгаа хүмүүсийн эрх мэдлийг бол ерөнхийдөө аваад биднэрт өөрсдөд нь өгж байгаа нэг тийм шин эрен үйл гэж харагдаад байгаа. Гэхдээ ирээдүйд бас энэ том гарууд чинь зүгээр суухгүй аль болох контролдохын төлөө эсвэл өөрсдийнхөө захин мөнгийг гаргаад одоо хятад бол ингээд өөрсдийнхөө дижитал юаныг гаргаад ингээд эхэллээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр крипто гэдэг зүйл бол одоо миний лав амьдралын туршид намайг хүүхдэл байх гэж бодож байна. Би бол миний хүүхдүүдийн амьдралын туршид яахыг бол хэлж мэдэхгүй байна. Тэр бол миний хүүхдүүдийн амьдралын одоо туршлага болох байхаа. Би 5 сарын дундор сая нөгөө эрднийг асуултанд 5 сарын дундор би Монголоос Америк руу төгрөг, доллар, юан, евро, паундаар real time шилжүүлэг хийгээд шимтгэл нь 300 төгрөг байхаар би real бодит орчинд хийж үзүүлнэ. Тэгэхээр энэний ирээдүй юу ямар хөө юм болцсон бэ гэдг нь маш ойлгомжтой харагдах байна. Nice. Wow. Гайхалтай. За дараагийн хүн тэгээд дараагийн хүнээс яхаас өмнө нэг зүйл хэлмээр байна. Одоо ингээд надаас Instagram-аар маш их асууж байна. Altcoin хизээ 1000 төгрөг хүрэх вэ? Хизээ л гэдэг. Яг тэр хизээ гэдгийг чи одоо би мэддэг байсан бол өнөөдөр одоо би ингээд нэг арилжаа хийгээд шаардлага бол байхгүй. За яг хизээ гэдгийг одоо үнэхээр одоо лам харгуун хэлж өгөх байх. Тэгэхээр хизээ гэдэг асуултанд бол хинч хариулж чадахгүй шүү. Зүгээр энэ зах зээл гэдэг өөрөө эрэлт нийлүүлэлтийн хуулиар явдаг. Хизээ тэр эрэлт нь нийлүүлэлтээс хамаагүй их болоод 1000 төгрөг рүү ханш өснө үү тэр үедээ л өснө. Гэхдээ миний харж байгаа үнцэг бол тэр эрэлт нь маш ихээр гарч ирэх нөхцөл боломж бүрдчихсэн. Өсөх нөхцөл боломж нь бүрдчихсэн байна гэж хараад байгаа. 1000 төгрөг гэдэг нэлээд бас том зорилт тавьчих магадгүй. Гэхдээ өмнөх альткойны өсөлтүүдийг ингээ харахад бол яг нэг момента аваад өсөх юм бол 1000 төгрөг бол надад бол энүүхэнд харагдаж байгаа. Гэтэ яг хизээ гэдэг нь бол мэдэхгүй шүү залуучдаа. Тэгэхээр ер нь бол энэ ямар ч санхүүгийн шинжээч хүн, ямар ч эдийн засагч хүн хинч хизээч хизээ гэдэг асуултанд хариулт өгөхгүй, өгч чадахгүй. Хизээ хямрал болох уу мэдэхгүй. Хизээ эдийн засгийн өсөлт болох уу мэдэхгүй. Бид нар нөгөө юу гэдэг маргааш яг бороо орох уу үгүй юу гэдгийг одоо энэ цаг ур судлаач чинь хүртэл хэлж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар яг хизээ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бид нар нэг мэддэг шүү дээ. За одоо 3 сар дуусаад дулаарна да, ханш нэгтэндээ хавар болно доо. За 9 сараас намар эхэлдэг дээ гэд ерөнхийд нь мэддэг шиг ерөнхийдөө бол мэдчихээн. Өсөлт бол орж ирнэ. Авсан барьсан байгаа хүмүүс бол барьчих гэж би одоо зөндөө хэлээл байна. Гэхдээ би бол одоо лицензтэй тусгай зөвшөөрлөлтөй санхүүгийн зөвлөгөө өгдөг хүн биш. Зөвхөн цэвэр фанат альткойны одоо фанат гэдэг үднээсээ өөрөө бас холдер гэдэг үднээсээ л ийм юм яриад байгаа шүү. За эрднээс асуулт авъя. За сайн байцгаана уу. За Монголын залуучууд маань ингээ Монгол их орныхоо төлөө одоо жирийн ард иргэд бидний амьдралыг бас тэгшхэн авч явах гад ийм гоё хөтөлбөр явуулж байгаад их баяртай байна. Би бол одоо жирийн бүрээсээ тэс хөндлөн мэрэгжлийн энэнийг сонирхож яваа тэтгэврийн хөөн. Тийм болохоор та нартай баярлж талархснаа хэлэх гэсэн юм аа. Баярлалаа. Маш их баярлалаа. Их чинь одоо бүр хөвсгөлийн хөдөөнөөс оролцдог. Одоо яг орчин үед энэ интернет гээд хөгжчихсэн өөрөө жоохон бас эн тент гэмиг хайж юм нэлээд судалдаг.
Тэгээд ерөнхийдөө энд бол яг хуу энэ ган хоёрыг захирлын хас банкнаас эхлээд ерөнхийдөө идэвхтэй хэрэглэгчээр явж байгаа. Тэгээд энийг бол их зөв юм аа гэж бодоод нэг юмд ороод идэвхтэй явж байгаа. Одоо сүүлдээ Club House руу ороод ингээд сонирхож судалж эхэлж байна. За яста нөгөө цахим түүгээлт шилжилт гэдэг чинь яруу тодоор үзүүлж байгаа Эрдэнэ эгчид Баяр Үргийн хас банкнд хизээнээс эхлээд хандаж харилцаж эхэлсэн юм байна. Мөрөн дээр байд юм уу өөрөө? Тийм мөрөнд байдаг нөгөө хөгжлийн алтан сан гэдгийн анхны 100 тухам бүртгүүлж орж исэн. Оо за анх салбар нэгдээд 2001 онд 2 оноос эхлээд юм байна шүү дээ тийм ээ. За амжилт төсөө. Одоо санаа зөв бол заяа зөв банк гэл хураамаараа хэлээд. Ард банк гэл. Тий одоо тэгээд яг хасыг дагж явсаар одоо тэг яг хүүхдүүдтэй тэгээд орон сууцны зээл мэйл бүхэл юмд нь хамрагдсан. Тэгээ одоо үнэхээр энд бол одоо тэтгэвртэй гарчихсан цаг завтай интернет хэрэглээд байж байгаа надад бол их зүйтэй юм байна гэж одоо тэгээд одоо койно цуг маш сайхан юм байна. Ямар мундаг юм бэ? Мундаг байна. Тэгэд энэ Монголын нүүр царай ингээд өөрөө хөгжил бол арай өөр төвшөнд байгаад байгаа. Тэгээд бас бүх юм болохгүй бүтэхгүй биш ингээ хөдлөөд зориод хөлсөө урсгасан хүмүүс нь бол ингээд өөрсдөө ингээд тодроод гараад ирдэг нэг жишээ байна да. Хаанч байж болно Монголдоо байхад бол тэгээд амьдрал бас явж болно, мэдээлэл авч болно, ашиг мөнгө хийж болно гэдгийг ингээ харуулад байгаа юм байна. Баяр үргээ баярлалаа. Сайхан хэрэн дотор байгаа. Их нараас ийм гоё үг сонсох их гоё байдаг шүү. Өстой баярлалаа гэж. За дараагийн би бас одоо модератор хийгээд байгаа учраас бас энэ айгүй олон хүмүүс байгаад хүмүүс бас ярих боломж олох гээд бас жоохон хурцтай яваад байгааг ойлгож уучлаарай. За манай ах ороод ирсэн байна. Манай аав ах. Инхээ ах. Сайн байна уу инхээ ах? Асуулт байна уу тань? Сайн байцгаана уу? Хаараа минь манай энд ороо болж тий. Нэг ганц нэг асуух юм байна. За ингээд би энэ яг энэ өрөөнүүдээр яваад ингээд энэ одоо бол өнөөдөр бол энэ крипто болон энэ хөрөнгө оруулалтын бизнесийн талаар бол нэлээд залуучууд их мэдлэгтэй болсон юм байна. Янз янзын юм ярьж байна. Тэгээд бол энэ ард нэг энэ танай энэ койны талаар бол нэлээд асуудал гардаг юм байна. Тэгээ энэ дээр бол Монгол залуучууд бол бас эсрэг бодолтой хүмүүс байдаг юм байна. Одоо жишээл өнөө өглөө бол нэг өрөөнд орсон чинь гантик хин гинөө эднийг бол нэлээ ингээд бол ган үеийн талд ингэж ерөөсөө Монголын ард түмний юуг ингэж одоо эрг ашигт бол их охиролтойгоор өөрийгөө бодсон тийм юм явуулж яах гэдэг ингэж байгаа. Би бодохдоо бол энийг бол маш зөв ерөөсөө юм мэдэхгүй хүмүүс бол өнөөдөр бол энэ талаар маш их мэдлэг өгж байгаа л гэж бодсон. Гэтэл тэр хүмүүсийн хувьд бол жоохон ямар бодол байдгийг ингээд үзэл бодлын юм зөрчил байдаг юм байна. Энэ талаар бол одоо та нар ямар бодол байдгийг, ямар ер нь дараагийн ер нь үе шаттай юм бодлого явуулж идэх талаар бас асуух гэсэн юм аа. За гамигаас асуусан. За баяр. Хаана тийм хүмүүс юм ярьж байна гинэ? Энэ бол өнөөдөр бол энэ крипто Монголын юу гэнэ гэсэн тийм өглөө бол тийм юу байсан. Энэ өрөө байсан. Тэнд бол нэлээд хэдэн нөхдүүд байна лээ. Тэгээд одоо би тэднийг танихгүй мэдэхгүй анх удаа л одоо ингэ сонсож байна. Би бол энэ талаар бол сүүлийн бас нэг сар энэ талаар мэдээлэл сонсоод идэв. Гэтэл бол ингээл ган юу бол өөрийгөө бодсон энэ ерөөсөө ийм нэр хүндтэй хүн бол өнөөдөр ийм хийх ёсгүй. Өөр бол хийж чадах хүмүүс өнөөдөр тийм хийхгүй байхад гэсэн дандаа тийм ярьж байгаа байхгүй. Энэ талаар би сайн ойлгосон ч үгүй яагаад юм байдгийг яагаад дотор юм байдгийг бид нар ч монголчууд цөөхөн хэлүүлнэ. Өнөөдөр дэлхийдээ өрсөлдөхийн тулд бид нар хамтдаа л баймаар байгаа. Гэтэл өнөөдөр ганцхан Монгол руугаа чиглэсэн Монголынхаа энэ хүмүүсийг ингэж одоо жоохон ингэж идсэн лөөрцөн гэх мэйл тийм л юм яригдж байгаа байхгүй юу? Зөв. Би өнгөрсөн хэдэн сарын хугацаанд надтай хамт ажилладаг энэ багийнхаа залуучууд залуусаар их бахархсан л та.
Би энэ яг уу нэрийн зүгээд байгаа болохоос биш ганц бас хүний хийгээд байгаа ажил биш. Би залуусаараа яагаад бахархсан бэ гэхээр бид нар үнэхээр энэ зөв зам дээр яваад байгаа юм байна да. Энэ маань өөрөө бас тодорхой хэмжээнд нөгөө ингээ амжилт үр дүн гаргаад маш олон хүмүүсийн аж амьдралд ингээд нөлөөлөд сайнаар нөлөөлөд тэгээд ер нь бол бас банкуд баг хүүтэй байх боломжтой юм байна зээлнэ. Заавал банкнаас санхүүжилт босох албагүй юм байна. Хүмүүс бол хөрөнгө оруулалт хийгээд тэр хөрөнгийнхөө өгөөжөөр амьдрах боломжтой юм байна гэдэг юм итгэлийг бид нар маш богинохон хугацаанд олоод авсан. Тэгээд тэр нь зарим хүмүүсийн эрх ашигт бас зөрөлтөд гараад ирж байгаа. За энэ бид бол маш олон салбарт өрсөлдөж байна л да. Тэр салбар болгондоо бид нар манлайлаад гараад ирэхлээр мэдээж хэрэг ингээд нөгөө олон жил ажилласан нэг зүйлээ ингээд өдөр тутамд хийсээр хагаад ингээд гарцсан байгаа нөхдүүд маань надад зарим талаараа одоо гомцсон ууралсан байж магадгүй. Гэхдээ энийг өчигдөр бид нар хийчихээгүй шүү дээ, тийм. Энийг бид нар 4 жилийн өмнө тэр нэг ном бичээд крипто үндэстэн гэдэг хурлыг зохион байгуулад эхэлж ирсэн. Би найзынхаа тэр Zappo гэдэг wallet-ыг Монгол руу оруулж ирээд эхэлж ирсэн. Маш их хэмжээний туршилтууд хийж алдагдал хүлээж тэр GoPay гэдэг энэ BTC XA гэдэг Alpha Wallet гэдэг ингээд алдаа дутагдлуудыг гаргаж агаад алдагдал хүлээж агаад туршилтууд хийж агаад өнөөдөр ийм байдалд ирсэн байхгүй. Монголд бол яг хүмүүс нэг тамийн тоогоо гэж яриад байдаг. Тэр нь тэгээд хаанч л адилхан байгаа л да. Ер нь мэдээж хэрэг одоо энэ өнөөдөр өглөө тэр нэг нөхөр энэ Amazon-ы Bezos-ын тухай ямиг гаргаад ирж байна. Тэр нөхөр чи очиод Amazon-ыг гаргаад ирснээс хойш бол тэр маш их том дэлгүүрүүдийг дампууруулаа хийсэн байна шүү дээ. Тэгэхээр дампуурж байгаа гарууд нь бол мэдээж хэрэг манерыг бол үзэхгүй шүү дээ. Бизнесийн загварын энэ төр тогтсон хэдэн 10 хэдэн 100 жилээр тогтсон бизнесийн төвчж байгаа юм чинь. Тэгээ би энийг бол зарлж агаад цөмөрөө юм бүтээлч төвөлт буюу constructive disruption гэдэг тэр үгийг монгол руу буулгаж агаад хийсэн. Энэ бол эцсийн дүндээ монголчуудад нүдийн нээсэн. За хамгийн багадаа шүү. Нүдийн нээсэн. Тэгэд энэ сэдвээр ярилцах боломжийг олгосон болоо гэж бодож байгаа. Би анх энэ биткойн гэдэг ингээд ярьж эхлэхэд гайхсан зүйл бол юу гэхээр надаас өмнө ингээ 2-3 жилийн өмнө ингээд олборлоод манерчул ингээд очиод энэ тэнд ийм олборлох машинууд ASIC гэдэг юмнуудыг оруулж ирж хагаад хийгээд эхэлсэн байсан байгаа байхгүй. Миний чиг хандлага бол өөрөө бизнес явуулдаг арга барил арай өөр. Би олуулаа хийх дуртай. Олон түмэн зарлж байгаа хийх дуртай. Зарим талаараа тэр маань алддаг баг. Гэхдээ орчин цагт монголчууд дэлхийн тавцанд гарч байгаа өрсөлдөе гэж байгаа бол биднэрт өөр сонголт байхгүй гэдэгт л итгэж байгаа юм. Тэгэд энэ залуустай их ажиллаж байна. Өнөөдөр яг сая Эрдэнэ гээд Имэн гээд ингээ ярьж байна. Гэхдээ айгүй бол би тэр чицууч хүмүүс үж магадгүй шүү. Доор одоо сонсож байгаа баг. Тэг би одоо 50 шахаж байна. Гэхдээ өнөөдөр энэ чи 20-та 30-та залуучуултаа ингээд ажиллаад байна. Сая мөнхчингийн ах нь орж ирээд ярьж байна. Бидний үе бол энэ залуустай боломжийг нүү таалгыг нээж өгөө замын ингээд жоохон ч гэсэн засч өгөөд явахгүй бол дандаа хариултаа уралтай тэгээд улс төрчсөн, авилгацсан, хулгай дээрэн болсон. Ингээд нөгөө багчуул октоудаа бүр ингээд бузарлсан. Тийм байдлаар бид нар энэ нийгмийг ингээд үлдээчих болмооргүй байна л да. Хин нэг жоохон ч гэсэн гэрэлгээгээ тусгаад ингээд замын чиглүүлээд өгөх ёстой гэж бодоод ялангуяа миний энэ үеийн энэ 70-аад оны нөхдүүд 60-аад оны нөхдүүд жоохоо эрэг тийм манлал үзүүлээч гэдэг ингээд хичээгээд анханасаа зориод явсан. Тэгээд сая тэр хүн орж ирээд хэлж байна 2002 онд хөсгөл салбар нэгэ зээл олгоход анхны зээл аваад явж ирсэн. Би бичил зээлийг анх Монголд өгч ирсэн. Монголчууд орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хин нэгэн тэрийг зааж өгөх ёстой. Надад тэр боломж нь байсан байгаад би илүү их мэдээллийг илүү их одоо арай илүү их боломжтой газар боловсрол аваад ингээд илүү том сүлжээ үүсгэсэн бол энийг монголчуудаа хуваалцъя. Миний дараагийн үе бол энийг одоо миний энэ хийж байгаа ажил арга барилыг жоохон ч ихсэн аваад тэгэд бусадтайгаа хуваалцж ижил бид нар энэ нийгэмд айгүй гоё
хөгжлийг авчрах боломжтой гэдгийг харуулах гэдэг юм өөрийнхөө биеэр. Сая Apprentice гэдэг шоу хийсэн энэ Бархас гэж сууж байна, Гүнийгээ сууж байна. Энийг хэн нэг нь өөр хүн хийчих боломжтой байсан. Яагаад заавал би хийсэн? Тэгвэл тэр саяны ярьдаг бид нар хуваалцж ижил энэ улс ч хөгжин. Хуваалцж ижил би илүү аз жаргалтай байх болно гэдэг тэр нөгөө итгэл үнэмшил байгаад байгаа юм шүү. Тэгээд одоо муулсан хүмүүсийг тэр инглээ тэглээгээ. Тэд нар бол юм ойлгоогүй тэгээд арай жоохон харанхуй байгаадаа л тэгж байгаа. Тэгээд гайгүй аяанда ойлгоод ороод ирнэ. Төрүүлж алхаж байгаа төсөл болгон дээр угаасаа тийм гарч ирт юм дөө. Санаа болгон дээр л гарч ирт. Тэрэнд бол бид нар бол нэг ашиг бүтлөө санаа бодох хэрэггүй байх. Тэгээд би яг тэр нөгөө монголчууд хоорондоо өрсөлдөөд тал дээр бас нэг бодож явдаг зүйл нь. Ялангуяа одоо дэлхийн зах зээл рүү бид нар гарах гэж үзэж байгаа. Дэлхий рүү гарч ирж байгаа энэ крипто валю. Энэ дээр бол бид нар хоорондоо өрсөлдөх юм ерөөсөй байхгүй шүү дээ. Харин ч миний одоо харж байгаа өнцгөөс харахад бид нар нийтээрээ худалдаж авчаад энийг чинь дарчаад тэгээ гадны зах зээл дээр бүр зарахгүй бариад цаанаас бүр эрэлт нь үүсээд бүр ингээд авмаар байна гэдээ бүр ингээд ханшин огцон өсөөд гараад ирэхэд бид нар зараад тэр гадаадаас бид нар долларыг татаж аваад өөрсдөө баялаг бүтээгээд баяжаа сууж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд ингээд иймэрхүү байдлаар үгүйсгдэг. За ихтэй цөөхөн л хүмүүс байт юм дөө. Ингээд ер нь бол үгүйсгдэг хүмүүс чинь нэг адилхан л байдаг шүү дээ. Альва юм ингээд үгүйсгэл байждаг. Тэгээ өөрсдөө юм хийдэггүй тиймэрхүү хүмүүс бол хаач альч нийгэмд бол зөндөө байдаг. Америкт ч гэсэн дүүрэн л байна. Тэгэхээр тэрэнд бол бид нэг санаа зовох хэрэггүй баха. За Ethereum 2870 руу ирж дахиад шинэ хай үүсгэлээ. Энэ бол ингээд үргэлжлээд явхаар 3000 руу явах юм төлөвтэй бол харагдаж байна. 3000 бол энүүхэнд харагдаж байна. Би тэгээд энэ Ethereum-ыг би яагаад бас илүү крипто энэ биткойноос илүү хүчтэй өснө вэ гэж би хараад байдаг вэ гэхээр бас л нөгөө relative performance буюу харьцуулсан одоо байдлаа харахаар биткойн маань хэд дахин өсөд гараа явчихсан тийм ээ. Гэтэл Ethereum маань all time high буюу за өнгөрсөн 17 оны нөгөө 1500 төвшнөө одоо л дөнгөж 2 нуглах гээд орж ирж байна. Тэгэхээр гэтэл биткойн маань 20,000-аар 3 нуглаад ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хэрэглээний хувьд мөн технологийн хувьд Ethereum бол яг үндэ биткойноос бол хол илүү. Тэгээд одоо Ethereum дээр суурилж гарсан койнууд маш их байдаг. За одоо альткойн маань Ethereum дээр суурилж гарсан тийм ээ. Тэгэхээр энэ Ethereum бол үргэлжлээд цаашаа нэлээ явах боломжтой гэж би харж байгаа. Урт хугацаанд дарж байгаа хүмүүс бол дарж байгаарэ. Авах байгаа хүмүүс бол одоо бол аваад хэрэггүй. Жохон нөгөө уналт бол хүлээсэн зүгээрээ. Альва хөрөнгийн одоо хэрэгсэл үнэт цааст бол өсөлт үүссэн бол уналт бол заавал дагаж үүсч ирдэг. Тэгэхээр бас жохон буцалт хөдөлгөөн харж байгаад орсон зүгээр хаа. За би бол миний Ethereum дээр фантазалж хардаг тоо 10,000. За тийм байна. Тэгээд мөрчөө санийх төр чи нэмээд нэг зүйл сургамжтай зүйл хэлэхэд хэрвээ биткойныг 100,000 руу хүрнэ гэдэг итгэлтэй байсан бол одоо эргээд харахад байна шүү дээ. 2017 онд 3,000-аар авах уу тэ 9 сард нь эсвэл 12 сард нь 15,000-аар авах уу гэдэг нэг зарчмын ялгаагүй болчиход байгаа юм шүү. Тухайн үед дотроо. Тий. Ямар ч ялгаад байгаа учраас. Тэгэхээр наадах чинь нөгөө арилжаа хийх гэж байгаа хүний өнцөг бол за одоо жоохон бунгут нь аваад буцаагаад дээшлэгт нь зарж болох юм гэдэг байдлаар харж болох юм. Урт хугацаанд аваад дарах гэж байгаа бол ер нь итгэж байгаа активдээ бол хөрөнгө оруулалт хийхэд нөгөө 5-10 жил барина гэж байгаа бол тэрэн дээр нэг айхтар ялгаа гардгүй юм байлээ шүү. Тий. Урт хугацааны хөрөнгө оруулалтыг бол миний байнга зөвлөдөг хөрөнгө оруулалтын нэг стратеги бол нийт хөрөнгө оруулж байгаа мөнгөө тодорхой хугацаанд хувааж хөрөнгө оруулах хэрэгтэй гэж зөвлөдөг. За нэг одоо жишээ нь за би биткойн авчийтаа гэж бодож байгаа бол тэр мөнгөө 3-4 хуваагаад 3-4 сард хуваагаад яг адилхан өдрөө жишээ нь сарын 15 авах юм бол дараа сарын 15-нд авъя гэх юм уу. Тэгэж хувааж хөрөнгө оруулалт хийх юм бол бас зарим үед нь үнэтэй үед нь орчиж болно, зарим үед нь уналттай хямдхан үед нь орчиж болно. Ингээд дунджаар бол тэр ханшчин бол их айтаахан болоод явдаг шүү. Тэгэхээр бас тий гавыг ахын хэлж байгаа зөв бас уналт хүлээж агаад үргэлжилсэн өсөлт рүү орж чадахгүй үлдэх тохиолдол зөндөө байдаг л та. Манай мөнхчин одоо Ethereum-ыг 10,000 гэж харж байгаа бол
Тэгээд тэрэн рүү очих байх л да. Одоо яг хамгийн хэрэглээтэй блокчейн платформ бол яхахгүй Ethereum болчиход байна шүү дээ. Тэгвэл өнөөдөр одоо хэдэн сарын өмнө 600 байхад авах байсан уу? Одоо 2000 дээр авах уу? 3000 дээр авах уу гэдэг дээр шийдвэрүүдээ гаргахад бидний энэ яриа жоохон тус болох байх. Манай 100 одоо ороод ирсэн байгаа. Наранзун битээр бол нөгөө параллел ангийн андууд. Тэгээ манай 100 өөр асуулт байна уу? Санал байна уу? Над чад асуулт өгөө санал юу хэлэхэд бид нэг юм яг энэ коронавигоос болоод энэ сүүлийн үед явж байгаа энэ эдийн засаг санхүүгийн амьдралын нэг тийм хандлага маань өөр болж байгаа. Энэ үед бол бид нэр амар тийм нэгдмэл чиний дуу чинь нэг сонирн болоод байна уу? Миний чихвч ингэж байна уу? Чи нэг цаашаа таны дуу цаашаа орчоод байна. Тийм үү? Одоо яаж байна? Одоо зүгээр байна. Одоо зүгээр. Би амдаа хийцэж яг болж байна. Нилээ ойртуулахгүй бол энэ. Чи яг сая амдаа талхныхаа оронд андуураа зажлаа залигаад энэ ходоодны дотроос ингэж дуулж байгаа юм шиг. За яг хөө биний зүгээр хэлэх гээд хүмүүс зүгээр хэлье гэж байнга боддог зүйл хэрвээ өнөөдөр бид нэр зөвхөн газрын баялгаараа ингээд эдийн засаг улс орноо хөгжүүлнэ гэж нэг ойлголт байсан бол бид нэр дахиад одоо энэ дижитал энэ крипто энэ блокчейн энэ зүйлдер дахиад тэр хэмжээний бас баялаг бүтээх боломж гарцсан байгаа. Хэрвээ жишээлбэл өнөөдрийн 5 тэрбум гаруй энэ арткойн маань дэлхийн зах зээл дээр $1 үнэлэгдэх юм бол энэ маань өөрөө одоо маш их тийм Монгол улсын эдийн засагт нэлийн том тэлэлт болох за 14.80 хүрэх шахуу ийм том юм боломж болцоо байгаа гэдгийг хүмүүс хараад энэ өөрөө эргээд биднэрт одоо хувь хүнээс ахуулаад улс орны эдийн засаг энд ямар их өөрчлөлт авчирч болох уу гэдэг үүднээс тийм нэгдмэл байгаасаа л гэж би хүмүүст захихыг хүсдэг. Яг тэгэхээр эн чинь өөрөө зөвхөн одоо юу гэдэг нэг хүн зөвхөн ардынхан ч юм уу хэдэн монголчууд гэхээсээ coin авсан хүмүүс гэхээсээ илүү энэ улс их оронд маш их олон татвар зээрсэн тэгэл одоо ажлын байр байхад энэ нөөцийг бүрдүүлэх ийм болцоо байгаа гэж хараасаа л гэж хэлмээр байгаа байхгүй ер нь хэлэх. Тэгэхээр энэ бол маш их ийм боломж шүү. Тэгээд энэ биднээс ганц дутагдж байгаа хоёр зүйл байгаа. Нэг нь юу гэхэлэр за багаж 3 юм уу? Хамгийн түрүүнд бол бид нэр итгэх хэрэгтэй. Итгэл маш их дутж байна. Итгэл нь өөрөө мэдлэггүйгээсээ болоод бас их муу байна. Тийм учраас итгэлээ хүчтэй болохын тулд мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Тэгээд нөгөө тэгвэр хамгийн сүүлд бид нар амар тийм нэгдмэл байх хэрэгтэй. Тэгэхээр нэгдэжээж мэдлэгтэй байж тэр итгэлийг бий болгоод тэгээд хамтдаа энэ боломжцоог одоо хүн болгон энэс хүртэх нь болцсон зүйлөө хамтдаа явах хэрэгтэй гэж тэр хэлмээр түүнээс энэ дээр нэг тийм тэгвэл ингэн гэсэн юм бол ер нь хэлэх юм байхгүй л дээ. Ер нь ялгаагүй аливаа зүйл хахад тэрийг хурцлж яадаг, шүүмжилж яадаг хүмүүс бас байдаг. Түрүүн ярьж байгаа шиг байна. Магадгүй тэр хүмүүс бас байх хэрэгтэй бах. Яг тэгэхээр тэр маань өөрөө зарим хүмүүсийн эргэлзээг нэгтгэхэд тэрнийх нь хариултыг өгөх юм болцоо харагдаж байгаа байхгүй. Түүнээс биш юм асуултгүй байгаа тэгвэл бас өөр юу те. Тэгэхээр хүмүүс мэдэхгүй байгаад хүмүүс ямар нэг шүүмжил явж байгаа бол тэрийг харин хариулах болцоо гарч ирж байгаагаар бас давуу тал гэж харах юм бол ингээд засаа явах юм болцоо олвол гэж бодож байна. Яг үнэ. Зунаахта санал нэг байна. Би тэгээд энэ өрөө гөхлүүлснээс хойш бол бас нэлээд хүнд асуултуудыг албаар бүр зарлуучуудаас тавилалтай арткойн артуга багийн зарлуучуудаас тэгээд нэгийг нь ч одоо төгдөрч гарцаад нэг худлаа юм зохиож яриад байгаа юм бол ерөөсөө байсангүй. Яг л үнэхээр хийж байгаа учраас хүн тэрэндээ ихтэй байдаг, шууд мэдээлэл өгч чаддаг, асуулт нь бол шууд хариулж чаддаг байна. Энэ бас их бас гоё зүйл байд юм байна. Ингээд бас нэг нээлттэй ингээд ярилцаа шууд асуулт асуухад шууд хариулаад явж чадах бас ийм төсөл бас хэр баргийн байдаг үгүй юу гэж бас бодох хэрэгтэй. Тэгээд нэг юм ингээд хэлмээр байдаг зүйл нь одоо жишээ нэг хүн зөв шийдвэр гаргаад жишээ нь одоо юу гэдэг арткойныг 150 төгрөгөөр авчдаг ч юм уу гэд нэг хүн зөв шийдвэр гаргаж чахад өөрөө юу ч судлаагүй хараагүй арткойны ханшигч
өмнө нь олж хараагүй байжиж нөгөө хүндээ гай болдог нэг тийм зүйл надад Монголд айгүй ажиглагддаг. Наа чи худлаа гэсэн штэ гэд дамдаа. Наа чин өстой гавыг л өөрийгөө баяжуулж байгаа арга энтергээд айгүй сонь юм ингээд сонсогддог байхгүй. Тэгэж буцаддаа бити гай болоо. Одоо нэг хүн судалгаа шинжилгээгээ хийгээд өөрөө эрсдлээ гаргаад 150 төгрөгтөр ч юм арткойн авах гад байж хахад нь тухайн үед нь наа чи өстой дими худлаа гинлэгээ хилцсэн бол нэгсэндээ одоо тэр хүнийг 80 төгрөгийн ашгаар ингээд хохироочж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр юмны талаар үг дуурхаж байгаа бол альва нэг зүйлийг шүүмжлэж байгаа бол бас нэг тэр шүүмжлэх гэж байгаа зүйлээ нэг жоохон судалчмаар надад санагддээ шүү. Тэгээ би түрүү нөгөө манай крипто пуучингийн залуу шууд одоо инкуб би орж ирээсэй гэж хүсэж байсан. Яагаад тэгэхээр инкуб өөрөө судлаад яг харах ёстой юмнуудаа хараад баримттай зүйлээр арткойн дээр видеон дээр шүүмжлэлээ хандсан. Тэгэнгүүт би тэрэнд нь буцаагаад нөгөө ард нь ажиллаж байгаа залуучууд мэрэгжлийн хүмүүс хариу олох боломжийг нь олгоход тэр хариуг нь олгосон. Яагаад тийм байгаа гэдгийг нь ойлгосон. Одоо тэр асуудал бол ингээд цэгцрээд гадаадын хөрөнгийн биш дээр гарснараа ингээд хүн болгоо өөрсдийн гэсэн wallet-той тэр нь Ether scan-дээр бүртгэгдээд явах юм байна гэдэг. Ингээ энэ бол нөгөө productive шүүмж буюу бүтээмж шүүмж. Энэ бол судлаад ингээд тэрнээс ч асуулт аваад хүмүүс харин ч бүр одоо ингээ илүү ихтгэлтэй болж байгаа. Тэгэхгүй ингээд юу ч шүүмжлэг байж зүгээр амныхаа зоргоор ярьдаг тэр зүйлээ бол болох хэрэгтэй шүү. Нэг удаа амныхаа зургаар ярьсан зүйлээ чинь цаана үр дүн гэж байгаа. Тэр үр дүн чинь хүн бас санхүүгээрээ ашиг хийх боломжоосоо хохирцсон байхсыг үүсэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас би залуучуудаа уриалмаар байна. Альва нэг зүйлийн талаар ярих гэж байгаа бол жоохон тийм судалгаатай тийм сууштай ярмаар шүү. Тэгээ нэг 3 зүйл дээр бид нэр мэдээлэл дээр маш хүндэтгэлтэй хариуцлагатай боломжтой хандах хэрэгтэй санагддаг. Нэгдүгээр санхүүгийн талын мэдээлэл дээр. Яг тэгвэл энэний цаана хүмүүсийн амьдралын баталгаа явж идэг одоо маш их тийм эмзэг салбар учраас энэ санхүүгийн ямар нэгэн юм худал хуурмаг юм тарахын маань өөрөө нэг улс төрийн юмнаас шууд ангиж шүү. Хоёрдугаар түүний эрүүл мэндийн тухай тал дээр хүмүүс бас энэ янз бүрийн буруу зөрүү эмчилгээ хүний эрүүл мэндийг хохирох тал дээр мэдээлэл дээр бас хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гуравт нь хүмүүс энэ боловсролын тал дээр маш болгоомжтой бас хариуцлагатай хандахгүй буруу боловсрал нийгэмд хувь хүнд ямар хохирол буруу үр дүн авчрах вэ гэхээр энэ 3 зүйл дээр ер нь хүндэтгэлтэй үргэлж энэ мэдлэг боловсрал энэ юун дээр суурилсан чадвар дээр суурилсан ийм хандлагатай байхгүй бол энэ нь өөрөө эргээд нийгэмд болон хувь хүнд маш их юм хохиролтой. Тэгэхээр энэ 3 чиглэл дээр бол маш их хүндэтгэлтэй хандж явах хэрэгтэй гэж би бол хувьдаа боддог шүү. Үнэ. За зунаах гой поинтууд ярьлаа. Баярлалаа. Би нэг юм хэлчихэд бууж болох уу? Тэг баярлалаа. Би од пүрлөө шилжчихсэн байгалагийн үгийг авчаад тэгээд. Окей. Би урд нь нөгөө нэг арткойныг юусоо сонирхдаггүй байсан байхгүй юу? Тэгээд энэ DeFi руу орох гэж байгаа гэхээр айгүй сонирхсан чи харин дэлхийн том exchange дээр орчиж байгаа юм байна. Тэгээд одоо энэ 5 сараас DeFi руу орж байгаа юм байна. Тэгээд Монголын том инвесторууд инвест хийж байгаа юм байна. Монголын топ компаниуд ард нь бэк хийж байгаа юм байна. Тэгээд бас сүүлийн бас олон жилийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна л да. Тэгээд надад айгүй таалагдчихээн. Тэгсэн чинь ингээ road map-ыг харсан чинь ойрын 2 жилдээ одоо хийх зүйлүүдээ нэг их тийм тодорхой бичээгүй юм байна. Тэгээд одоо ингээ дэлхийд гарсан юм чинь энэнийгээ өшөө илүү дэлгэрэнгүй гоё нөгөө юу хэрэглэгчтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бол токены манай value бас илүү сайн харах бодлоо гэж бодож байна. Ийм л одоо бодолтой байна да. Яг уу манайхан энэ дээр маш олон санаанууд гаргаад байгаа. Энэ дэлхийд өөрөө цоошин үзэгдэл учраас бол бас бид нар салаа заамуудыг бол өдөр тутамд ингээд одоо таарад сонголтуудыг хийгээд яваад байгаа. Яг гэвэл өдөр тутамд шинэ мэдээлэл, шинэ шийдэл, шинэ технологи гарч ирээд байгаа байхгүй. Бидний анхны зурж исэн roadmap-наас бид нар нэг хол гажаагүй. Гэхдээ security token байна гэдгээ бол болсон бид нар. Дээрэс нь бол бид нар burn хийн, maintain гэдгээ бол санаанаасаа татгалцсан. Сая Twitter дээр нэг нөхөр асууж байна. Ер нь энэ протокол контрактаа өөрчилсөн юм уу гэдэг. Бид нар контрактаа бол өөрчлөөгүй. Цаг хугацааны шахаанд орцсон байгаа. Ягаад гэвэл Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал энэ ковидтой холбоотойгоор нэлээд өөрчлөгдөд байгаа учраас бид нар сая бол нэлээд богино хугацаанд шийдвэрүүдийг гаргаад энэ Bittrex дээр гарах шийдвэрийг гаргасан. Нөгөө талдаа бол манай компани өөрөө одоо
үн цасны биржид хөрөнгө оруулалт хийх, за хэвлэл одоо мэдээллийн хэрэгсэл тодорхой хэмжээнд ингээд оролцож ажиллах. Тэгээд энэ танин мэдхүү одоо энэ соён гэгэрүүлэх ажлыг бол үргэлжлүүлэх тийм чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг бол цааш нь нэмээд хийгээд ингээд явахаар болсон байгаа. Нөгөө талд нь бид нар компани гадаадын бирж дээр тухайлбал одоо энэ Торонтогийн бирж дээр бүртгүүлэх гээд ажиллаа эхлүүлчихлээ л дээ. Тэгэхээр Торонтогийн бирж бол өөрөө энэ яг крипто тал дээр, блокчейн тал дээр арай нааштай ханддаг бирж байгаа. Тэгээд одоо 4-5 ETF хамгийн түрүүнд очиж бүртгүүлсэн байгаа. Тэгвэл криптотой ажилтдаг компаниудаас одоо айгаад зүхтаад авахгүй биднийг хүлээж аваад манай хувьцаа тэнд зарагдаад эхлүүл энэ чинь доллараар зарагдана гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэр доллартаа дүүцүүлээд бид нар энэ одоо DAX гэдэг биржээ цааш нь хөгжүүлэх Digital Assets Exchange. Тэр Binance гэдгийг нэг хятад залуу хийгээгүйгээд байж болд юм бол Bittrex гэдгийг нэг хэсэг Америк залуучууд Seattle сууж агаад байгууллаа. Тэгээд олигтооч маркетинг хийж чадаагүй гэж технологийн хувьд бол арай гайгүй юм. Дөхөнтэй тийм шийдлийг гаргачих чадж байгаа юм бол Монгол залуучууд юу хийж чаддгийг харуулах хэрэгтэй байна. Тэгвэл бид нар тэнд байгаа харилцагчдыг арткойнороо даллаад тэнд байгаа хувьцаагаараа даллаад наашин хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирээд Монгол улсын нийслэл энэ Улаанбаатар нь өөрөө бүсийнхээ санхүүгийн төв Financial Center. Тэгээ миний яриад байдаг нөгөө чон эдийн засаг гэдэг юм чинь энэ суурийг л ингээд тавиад яваад байгаа байхгүй. Тэгээ чон гэхлээр гайхаж магадгүй. Арткойныг байглаа маань сонсож амжааг байсан юм чинь хаа байгаа 2007 онд ярьсан чон эдийн засгийг бол дуулааг байгаа. Миний мөрөөдөл бол туйлын энгийн. Хүмүүс намайг анханасаа шоолсон. Доголдог, банк байгуулна, санхүүгийн төв болно, гадагшаа хөрөнгө оруулалтын. Гэтэ түрүүний нэг хүн хэлээд байдаг шүү дээ. Чиний мөрөөдөл чинь анханасаа хүмүүсийн инэдмийг ханиадыг хүргэхгүй бол чиний мөрөөдөл чинь хангалттай том биш байна. Тэгвэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Улаанбаатар өөрөө энэ Франкфурт, Нью-Йорк, Лондон гэдэг шиг юм биржийнхээ одоо үйл ажиллагаагаар олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирээд энэ хятадд Оросод одоо ерөнхийлөгчөөс тогтолцооноос коммунистуудаас зугтж байгаа мөнгийг оруулж ирээд тэр Хонконг болохоо болж байгаа бол тэр Шанхай болохоо